Сайн байцгаана уу бүхэн зүсний өсөж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. За бид энэ удаад хууль ба нэгүсэл гэдэг сэдвээр та бүхэнтэй гэрчлэн хуваалцахад бэлэн болсон байна. Гэрчлээ эхлэх өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурны цаас сатаныг ялсан юм аа. Амен. За би сая сэдвээ танилцуулсан тийм ээ. Хууль ба нэгүслийн дор амьдрах алхах тийм итгэлийн амьдралын ялгааны талаар бид гэрчлэн хуваалцсан юм аа. Тэр хуулийн дор алхаж байх үед ямар вэ? Нэгүслэр алхах гэдэг яг ямар вэ гэдэг нь ялгаал бид нар ярих гэдэг нь л хамаа болно тий. Энэ болохоор нөгөө Библийн дагуу хууль шүү дээ. Бурхны үг хууль дараа нь Христээр ирсэн нэгүсэл дотор алхахад ямар ялгаатай юм бэ? Урд нь нөгөө нэг өөрийгөө ингээд айгуу нэгүслэр явж байгаа. Яг тэгэхээр би Есүс Христэд итгэдэг учраас итгэдэг түүний амьдлалтанд итгэдэг би шинээр төрчихсөн учраас би угаасаа л одоо ингээд хуулинд захирагдахгүй байгаа гэж бодоод байгаа байхгүй юу? Боддог байсан байгаа байхгүй юу? Тэгээ хуулинд би захирагддаггүй юм чинь би нэгүсэл дотор угаасаа явж байгаа. Угаасаа Есүсийн цусаар би ингээд нэгүсэл дотор явж байгаа гэдэгтээ ингээд итгээд байгаа шүү дээ. Тэгэл би угаасаа нэгүсэлд явж байгаа гэд явж байхдаа ингээд яг амьдралаа одоо яг ингээд эргээд харах юм бол ариун сүнсээр заримдаа хөтлүүлэх гээд ингээд яг хүний өмнө заримдаа бууж өгч байгаа. За тэгэл би ч ариун сүнсээр ингээд хөтлүүлж байгаа шүү гэж бодоод ингээд явж ирсэн ихэнх үед нь өөрөөр амьдралаар яг нөгөө нүгэлчин угаасаа хуулийн дотор явж байгаа шүү дээ. Өөрөөр явна гэдэг чинь ариун сүнсээр хөтлүүлэхгүй л байна гэдэг чинь угаасаа л хуулийн дор явж ирсэн байгаа байхгүй. За тэгээ хуулийн дотор явж байхдаа алдаа эндэгдэл янз бүрийн буруу зүйл хийчихэнгүүтээ эзэн намайг зөвтгчихсэн угаасаа аяндаа тэгээл миний амьдрал ингээд урт хугацаанд би энэ буруу зүйлсүүдээ хийхгүй болчих шүү дээ угаасаа гэд ингээд айгу итгэлтэй тэр одоо хүнийхээ бодолд итгэлтэй байгаад байна шүү дээ. Яг үнэндээ энэ ариун сүнсний бодол биш бурхны ингээд бодол биш байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ би нэгүсэл дотор өөрийгөө явж байгаа гэж итгээд амьдарч байсан хэрнээ би хуулийн дор амьдарч байсан байхгүй. Тэгээ би хуулийн дор амьдарч байсан учраас тэр ингээд зарим нэг зүйлсүүд ерөнхийдөө нэг яг ингээд нөхцөл байдал ингээд ямар үнэхээр болоод ирэнгүүт би өөрийгөө хүсэл маань ингээд миний одоо махан биеийн хүсэл дээ шүү дээ. Би ингэмээр би ингэх ёстой. Би ингэмээр энэ бурхан миний гэдэг баг залбирал мэлбэрлэн эзнийг өөрийнхөө хүслээр ажилуулах гэсэн юм айгуу тийм бардам одоо яадгийг бурхан миний үгийг сонсонгууд миний төлөө ажилдаг одоо бэр дэм шиг ингэж бурханыг ажилуулах гэж ингэж амьдарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ерөөсөө христчин хүмүүс чинь одоо христчин байсан нөгөө хуучин сүмдээ явж байхдаа байсан хүмүүс ч ер нь бүгдээрээ бодохдоо нэгүсэл дотор амьдарч байгаа гэд бодож байгаа боловч яг үнэндээ хуулийн дор амьдарч ирснийгаа одоо би ингээ эргээд тахад ингээд тэр хайртай итгэгч найз нөхөд хүмүүс байгаа штэ тэднийг харахад надад үнэхээр гонигтай харамсалтай байдаг. Яг би энэ сүм дээр ирээд ингээд бурхнаар өдөрдуулна гэдэг чинь ерөөсөө үхэх ёстой юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээд үхээд эхлэхээр би ингэмээр байна би тийм байна Библиэлд ингэсэн байдэн штэ би тэр үгийн дагуу би яг ингэж авмаар байна ингээд миний хүсэл биелэх ёстой бурхан минь та тэгэж хэлсэн гэд ингээд бурхны хүслийг ерөөсөө асуухгүй ариун сүнсний хүслийг асуухгүй мөртлөө өөрийнхөө хүслээр л өстө нэрээ дэндүү аимшигтай залбирал хийдэг гэсэн байхгүй. Тэгэл нэг юм болохоор бүгдээрээ залбирээсээ тийм байна юм байна тэгээд өгөр ингээд өгөр гэл ингээд бурхнаар өдөрдуулах биш өөрсдөө бүр махан биеэрээ бүр ингээд бурхныг өдөрдөх гэсэн тийм аимшигтай зүйлийг хийжсэн одоо бодохоор бүр ингээд арцаамаар байгаа байхгүй юу. Ямар амар байсан юм бэ л гэж бодож байгаа хөө. Гэтэл одоо би яг бурхны өмнө үхээд эхэлж байгаа байхгүй юу. Ер нь ингээд миний бүр ингээд суур үндэс гарч ирээд бурхан минь би ч өстө яг нүгэл дотор хуулийн дор явж исэн байна. Одоо та намайг өдөрлөөч. Одоо нэг хүнд хэцүү яг нөхцөл байдал үнэхээр айгүй хүнд нөхцөл гарч ирэхэд би бурхан минь би юусоо одоо миний хүсэл энтер гэж би тэгмээр гэж залбираад бүр мөсөн болсон шүү дээ. Таны хүсэл биелэг. Та юу гэж бодож байна? Та юу гэж байна? Би хүлээе таныг хүлээе. Би юу ч ямар ч хугацаа өнгөрч исэн надад хэцүү санагдчихсэн ч гэсэн би найдвар дотор та яг тэр хамгийн сайнаар хөтлөн дагуулах учраас
эн чинь л угаасаа нэгүсэл доторх амьдрах юм билээ шүү дээ. Христийн цусны хүч чадал гэдэг чинь үүнийг дуулууртай байдал гэдэг чинь ерөөсөө ариун сүнс Бурхны үгэнд дуулууртай. Нэг ширхэг үгийн ч гэсэн ингээд айгүй хүндэтгэлтэй хандах гэдэг чинь ерөөсөө л ариун сүнсээ сонсож түүний үнэхээр бүх ингээд ариун сүнс Бурхан Есүс юу гэж хүсчий тэргээр явхад хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай, хамгийн ялттай зүйл. Энэ бол үнэхээр жинхэнэ нөгөө хууль дотор үхээд шинэ амьдрал дотор, нэгүсэл дотор амьдрах чинь энэ л юм байна гэж би ойлгоод байгаа шүү. Ярахад тал нь гэвэл нөгөө бид нар өөрсдөө мэдгүй тэгээ бүгдээрээ л адилхан үг ярьж байна. Сүмүтэй бүгдээрээ адилхан яг л ижилхэн үг ярьж байна. Ижилхэн нэг эзнийг ярьж байна. Нэг Бурхан тэг нэг сүнстэй гэж ярьж байгаа ч гэсэн яг нөгөө нэгүсэл нь болохоор цэвэр яг ариун сүнсний удирдамжаар хөдөлгөгддөг. Ариун сүнсний удирдамжаар илчлэлтэй Бурханы үгийг яг заадаг. Нэгүслийн доор байна гэж үнэхээр эрхчлээ байгаа. Эзэн биднийг өнөөдөр хуулиас чөлөөсөн. Хууль нь бол нөгөө хараалын доор байгаа штэ. Тэгээд нөгөө тал нь болохоор адилхан эзнийг дууддаг мөртлөө хуулирхаг одоо хуулийн доор орсон дүрм журам шашинлаг тэгээд хүмүүсийн одоо тэр өөрсдийнх нь ингээд санаа зааварчилгаа маш их орсон. Тийм болохоор яг жинхэнэ ариун сүнс хүний одоо тэр санаанууд те хүний тийм дүрм журам эвэг ингээд гаргаад ирсэн зүйл дээр ариун сүнс ажилтгүй юм байна л. Тэгээд тэр зүйл нь болохоор хараалын доор яг хуучин гэрээний те яг тэр Мосегийн хуулиас те бүх хуулиас Есүс Христ бидний эзэн одоо шинэ гэрээнд бид нар амьдарч байгаа шүү дээ. Чөлөөлцсөн байхад заалмаа дээр ингээ бүх хууль нь бол муу биш сайн. Хууль нь нүглийг мэдүүлдэг. Гэвч үнэхээр эзэн хуулийг одоо ялах тэр нэгүслийг тэр хүчийг бидэнд өгсөн байхад харин хуулийг биелүүлэх гээд маш их хүнд ачаа үүрээд зүдэрч явдаг юм гэдэг ялгаатай. Ариун сүнс болон нэгүслийн доор алж байгаа бид нар болохоор маш хөнгөн нөгөө эзэн хэлсэн шүү дээ. Хүнд ачаа дарамт үүрсэн хүмүүсээ над дээр тий надад ачаагаа өөрөөл миний буулга аятаа бөгөөд хөнгөн гэж хэлсэн. Яг тэр үгийн дагуу явж байна. Сайн хуулийн нөгөө зүйлийг бэлдэж гэж хэлсэн шүү дээ. Тэр яг энэ дэр гэж аахгүй. Ром 3 дугаар бүлгийн 20 дээр ягаад гэвэл ямар ч махан бай хуулийн үлсээр түүний өмнө зөвтгөхгүй. Хуулиар нүлийн мэдлэг ирдэг юм аа гэсэн. Бид нар бол одоо ичигч те тэр эцэгчээс олон жил рестрэж явж байгаа шүү дээ. Зөндөө хүмүүс бүгд хууль бас нэгүсэл зөндөө ингэ ярьж байгаа те. Гэтэл би хуулийн дор явсан байсан. Тэгээ яагаад би хуулийн дор ингэж явж байгаа? Яагаад би энд ирээд мэдчихвэ? Энэ нэг айгүйх асуусан. Тэгэхэд энэ дээр ингэсэн байгаа. Ахтуу нараа Ром 7 дугаар бүлэгт ахтуу нараа гэж хуулийг мэддэг хүмүүст хэлж байна гэж хаалтан дотор байна. Хууль нь хүнийг амьд байхад л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдгүй гэж юу? Ушин гэрэлсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нөхртөөгөө хуулиар холбогддог. Харин хэрвээ нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж. Тиймээс нөхрийгөө амьд байхад нь тэр эмэгтэй өөр өөртөө холбогддог түүнийг сахай юм байна. Харин хэрвээ нөхөр нь нас барвал тэр эмэгтэй чөлөөлөгдсөн. Тэр энэ дэр хэлэхэд амьд байхад л захирдаг гэж юм. Тэгэхээр бид нар Бурхны өмнө ирээд бид нар яг өөрсдийнхөө оюун бодлоор өөрсдийнхөө хүслээр одоо ингээ амьд өөрөө хуучин хүнээрээ амьд ингээ яваад байгаа байхгүй юу? Хуучин хүнээрээ амьд яваад байна. Хуучин хүнээрээ амьд яваад байгаа хүн яах вэ гэхээр хуулийн дороо л байх гэсэн. Хуулийн дороо. Хуулийн дор байгаад байгаа хүн яах вэ гэхээр хуулийн дор байгсад харагдсан. Тийм үү? Тэгэхээр харагдсан. Тэр харагдсан харагдгийг тэр бидний эзэн Есүс Христ модон дээр өлгсөн харагдсан гэдэг модон дээр өлгөдөө загалмаагаар тэр төлөөс итгэлцсэн байхад бид нар энийг л ингээд те мэдхгүй ингээ халахлагдсан, мэдлэгдсэн те ингээл яваад тасан байгаа. Тэр яг ингээ өөрийнхоороо нөгөө заалмаа дээр өөрийгөө хүүлэх, заалмаа өмнө очих, амьдралаа загалмаа төв болох те
амьдралдаа загалмаагаа төв болгох энэ юу хийхгүй яг энэ үннийг мэдэхгүй бас хийхгүй ингээд яваад яг өөрөө нөгөө амьд яваад байгаа хүнд л хуулийн дорой байгаа даа гэдэг үгэнд орол би байсан. Тэгэл яг тэр тэр загалмаа нэгэнслэг загалмаа солилцоог амьдрал дээр хэрэгжүүлэхгүй ямар удаан явчих вэ гэж энд ирсэн байна ингээд мэдсэн байгаа. Тэгээд бас олон итгэгч олон жил итгэж явсан хүмүүс энийг бас хэрэгсүү бодох хэрэгтэй. Бас дээрэс нь энэ юу нөлөөлсөн гэхээр хувьч өөний хөлгүй өөрөө л нөгөө амьд яваад байсан байгаа. Хоёрдугаар нь ариун сүнс нэгүсэл бол ариун сүнсээр тийм ээ. Тэр нэгүслийг ариун сүнсээр л авна. Тэр нэгүслийг дээрээс ирэх тэр хүчээр л авах юм байна. Тэрнээсээс би өөрийнхөө махан биеэр зүтгээд махан биеэр залбирал махан биеэр зуглаан болгондоо үйлчлээл тэ. Тэгэл тэр нэргээл надад өөрийнхөө зөвтгөл болоод нөгөө би ста залбирч байгаа юм чинь би ингээд үйлчилж байгаа юм чинь одоо тэр ингээд үйлчлэхгүй зуглаандаа ирэхгүй яваад байна. Би тэрнээс илүү одоо нүгэлгүй те ийм ухаангаад бодлууд бац цааз үүдийг бас бий болгоод ингээд жинхэнэ нөгөө хуулийн дараа харагцсан. Нэгдүгээрт нь өөрийгөө өхүүлэх те хувьч хоньны өхүүлдэг. Хоёрдугаарт нь ариун сүнсээр удирдуулах. Энэ бол яг нэгүслийн амьдралаар амьдрал. Ариун сүнсээр удирдуулсан амьдрал буюу өөрийгөө өхүүлээд ариун сүнсээр удирдуулах Христ миний эцэг миний амьд байгаа би амьд байгаа биш. Христээр амьд байгаа гэдэг баг хүлээн зөвшөөрөөд зүйл дээр ингээд яг ариун сүнсээр удирдуулаад явхад надаас өөрчлөлтгүй надаас одоо тий ямар нэгэн эцний ивэл өрөөл ирэхгүй байна гэсэн байхгүй. Нэг чадвар нь өөрчлөлт гэдэг үнээр цаг ойлгосон байна. Тэгээд ингээ тэтгэл хаваацж байна. Амен. Нээж бэлчтэй хаваацсан. Тийм надагч баярлалаа. Ер нь олонх итгэгчид одоо хуулирхаг байдлаар аврагдана гэж ярьдаг. Бидний гэрчлэлд эцэстэй хүний авралын тухай ярьж байна. Энэ одоо амьдарч байгаа амьдрал дээр бас сайхан амьдрах болцоотой байна штэ. Бурхан бүх зүйлийн төлцсөн байна штэ эднэр гэдэг ингэ ярьж байгаа учраас хуулирхаг байдлаар аврагдана эднэр яваад байна штэ тий. Хуулирхаг байдлаар амьдрснараа сайн амьдрна гэж бас нэг юм ташаа ойлголт явдаг тий. Энэ дээр нэмээд хэлвэл нөгөө нэг хууль сайн байх ярьлаа тий. Хууль бол үнэхээр сайн юм а гэдэг чинь юундаа сайн гэвэл үнэн үү худлаа юу энэ тий юм уу нүглүү гэдгийг нүглийг мэдүүлж штэ тий. Сая бас хэлсэн тий. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм а гэд. Тэгвэл 1-р Коринт 15:56 дээр үхлийн хатгуур нь бол нүгэл. Тэгээд нүглийн хүч нь бол хууль юм а гэдэг байхгүй. Тий. Нүглийн хүч нь хууль. Тэгэхээр чинь яах нь хууль тэгвэл одоо биднээс махын биед одоо ч гэсэн Мосегийн үед ч байсан 10 хууль байна. Одоо ч гэсэн нийгэмдэр ажиллаж байгаа бидний хувьд янз янзын хуулиуд байна шүү дээ. Тэр хуулиудыг 100% дагаад явж байгаа махан биеэр дагаад явхад тэ ямар 100% дагж байгаа хүн байгаа юу тэгвэл бүр ингээд тэр гаргаж байгаа тэр хуулиудыг 100% дагаад үнэн дотор зөвтөөр явж байгаа. Магадгүй тийм хүн байж болох юм тий. Тэгвэл тэр махан бие сул дорой гэсэн шүү дээ. Хизээ нэгэн цагт унахгүй байх гэж байхгүй. За дараа явж байгаа ч гэсэн өөрөө маш шаналгаатай байгаа тэр хуулийг дагахад өөрөөс тэр хүч гарна, тэр хүч гарч тэр хуулийг дагаж явна гэдэг ямар их шаналгаа, ямар их өөрөө гарамт тийсвэр төвчээр байх үү, хэр удаан тэр хуулийг ингэж дагаж явах уу. Гэтэл энэ хуулийн хараалаас шинэ гэрээ биднээс үнэхээр гайхалтай те. Энэ хуулийн хараалаас Есүс загалмаа дээр цовдлогдсноороо биднийг энэ хуулийн хараалаас чөлөөлөгдсөн. Тэгэхээр бид нар яах нь хуулийн хараалаас чөлөөлөгдсөн маа гэд бид нар тэгвэл ахаад тэр тий хуулиас чөлөөлөгдсөн юм чигээд ахаал гимээ хийгээд явах уу гэд бас нэг асуулт гарч ирж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр чин үгүй юм аа. Яагаад гэвэл бид нар нэгүслэр тэр гайхалтай нэгүслэр аврагдсан юм чин тий зөв үйлдэлээр аврагдах биш харин аврагдсан учраас бид нар сайныг хийж тэр нэгүслийг авсан учраас бид нар зөвөр амьдарч тэр хуулийн дор биш нэгүслийн дор аврагдсан учраас хуулиас чөлөөлөгдсөн учраас бид нар цаанаасаа гайхалтай нэгүслээрээ зөвийн замаар үнний дотор алхах боломжтой болгож байгаамаа гэдэг тэр гол утга санаан дээр л байгаа тий. Тэгээд нөгөө бас энэ Орон 7:23 дээр хэлсэн багш. Гэвч эрхтнүүдэд маань өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж намайг эрхтнүүдэд маань байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог байна гэдгийг би харж байна.
Паул хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө оюун санаанд байдаг одоо тэр нэгслийн хуультай энэ миний бие махбодод байгаа тэр хууль маань байтаад нүглийн хуулийн хоригдол болгодог. Тэгэхээр бид нар үнэхээр энэ нэгүслэр аврагдаагүй гэж мэдэхгүй энэ үедээ яг л хуулийн дор хоригдол явсан байхгүй. Тэгж болохгүй, ингэж болохгүй. Гуйштэй гэсэн мөртлөө махан биеэрээ болохгүй л гэж төвчээл төсвөрлөөл байдаг. Хизээ нэгэн цагт махан бие суулдаараа хизээ нэгэн цагт тэр нэг юм нүглээ үйлдсэн л байдаг. Тэ махан биеэрээ хийхгүй ч гэсэн оюун бодолтой зүрх сэтгэлтэй хүнийг үзэн ядсан, хүнд гомдсон, шархалсан, хатаархсан, үзэн ядсан зүйл хийцэн л байдаг хгүй. Тэр чинь л тэгэл хуульчий тэгж болохгүй гэсэн тэ хөшөө битээ өөрөө адил хайрлах ёстой гэсэн. Магадгүй тэр Мосегийн тэр гаргасан тэр эцэг бүү аал тэ хүндэл гэсэн тэр хууль сайн мэддэг гэрнээ бид нар махан биеэр хэрэгжүүлэхэд ямар хүнд байдаг вүлээ. Гэтэл Есүс бидний тэр зүйлийг л загламаа дээр солилцож биднийг тэр гайхалтай нэгүсэл рүү утсан аваачсан юм а гэдгийг л үнэхээр гайхалтай сайн мэдээ байна те. Нэг хууль дээр бүдэрхтэл тэгэл бүгд тий юу ч хүчингөө олон те болдог гэчээр бид нар төрөлхийн унсан хүний мөн чанараараа бий бодлоо төрөлхийн гэм нүгэлтэй гэрэлцэн байдаг гэж байна. Гэрэл гэдэг чинь ямар бат бөх хүлээ те. Хоёр хүн ингээд нэг бий болдог гэдэг шиг. Тэгээд гэм нүгэлтэй гэмт мөн чанартайгаа гэрэлцэн хүн чинь Христ дээр ирээд яг нөгөө загалмаа тэр өөрийгөө яг галаад хоёрын хойр те тэр нөгөө өөхөх процесс хэрэгтэй байгаа байхгүй. Тэр процессыг тэр үглийг юу хийж чадчихна гэвэл эзний нөгөө хоёр талдаа эртээ идэвхтэй үг тэр сэлэн мэд тэр үг илчлэлтийн үг гэж үглийн процессыг хийж бидрийг ингэж залуу дээр хуучин хүнээ тайлаад шинэ үнийг өмсөх тэр хуучин одоо хүн дотроо тэр гэрэлцэн байсан бол тэр гэрлэлт бүр хуйлаас ингээд салаад те хүн чанараасаа салаад цоош нь Христтэй хамт гэрлэлт бид нар чи Христийн болон сүт бүсгүүчүүд гэдэг байна шүү дээ те. Тэгээд цэвэр ариун тэр сүт бүсгүй юм бол бид нар үнэхээр гэрлэлтэндээ тэр эзэн дахиад ирэхэд үнэнч те байхын тулд тэр сүү тавьсан үеэ ингээд сахиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөдгөө сахиж чадахгүй урд нь болоод маш их ингээд өөрийн нөгөө хүчээрээ чадахгүй учраас нөгөө тэр нөгөө сүнсний завхаарл хуулийн доор байна гэдэг чинь сүнсний завхааралтай байгаа байхгүй. Тэгэхээр тэр завхааралд ороод яваад байсан өөрийнхөө махан биеийн тэр гэм нүгэл мөн чанарыг тэл чадахгүй шүү дээ. Харин яг нэгүсэл рүү орохоор болоод нэгүсэлд орсон хүний юу нь бол улам зөв амьдрах, улам дараа байх тэр ариун сүнс дотор ажиллаад идэвхтэй ажиллаад ирэхээр үг ажиллаад ирэхээр улам даруй байж улам эзэнтэй цэвэр ариун тэр сүд бүсгүй яг байж амьдрах тэр хүслийг үнэхээр цаанаасаа тэр нэгүслэр өгд юм байна гэдгийг л ойлгож байгаа. Тийм тийм. Тэгээ бас нэгдүгээр Петр 2:20 дээр хэрэг та нар нүгэл үйлдэж цохиулаад төвчлээч түүнд ямар гавьяа байгаа юм бэ? Харин та нар зүвийг өгүүлдээд зовхдоо үүнийг хүлцэн төвчүүл энэ нь Бурхны нэгүүлсэл юм аа гэдэг жаахгүй тий. Гайхалтай байгаас ихээр бат нөгөө энэ дээр 1-р Петр 5:5 дээр залуусаа та нар мөн түүнчлэн ахлагчтай захирагд та бүгд бие биедээ даруй хандах байдлаар хувцал учир нь Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нэгүслээ өгдөг юм аа. Дарууд нэгүслээ өгдөг юм аа гэдэг чинь тий. Тэгэхээр нөгөө нэг яг уртлын тэр нөгөө нэг 1-р Петр 2:20 дээр гарсан шиг тэгвэл Бурхны нэгүсэл тэгвэл бид нар өөрснийгөө даруй болгоод бид нар яагаад ингэж зүвийг үйлцэн мөртлөө бид нар яагаад ингэж амьдрах ёстой, яагаад ингэж зовх ёстой ч юм уу тий. Бас нэг тийм асуулт ирж болно тий. Тэгвэл ард нь энийг харж байгаа Бурхан байгаа юм аа. Энэ чинь Бурхны нэгүсэл юм аа. Шагналт нь агуу юм аа гэдэг бас нэг гайхалтай зүйлийг өгсөн биш үү тий. Нүдэнд харагдахгүй ч гэсэн эзэн тэр гайхалтай нэгүслийг бидэнд өгсөн байгаамаа. Шагналт нь ард нь агуу шүү. Зүвийг үлдээ төвчж байгаа хүн нь үнэхээр энэ нь бол Бурхны нэгүсэл юм аа гэдэг ч тий. Намаа. Тэгээд нэгүсэл нь үнэхээр яг дарууд ирдэг. Тэгээд нөгөө хойчоо өнөө хүүч өөрийгөө бардам зам хүүч даруу болох асуудал нэгүсэл ирдэг. Тэгвэл биш үү бид нар нэгүслийг үнэхээр хангаас авахгүй. Тэгээд нэгүслийг бид нар яаж авахгүй юм бэ? Тэгэхээр яаж нэгүслээр дүүрэн амьдрах вэ? Нэгүслээр бид аврагчсан гэдэг. Тэгээд
ингэж явшаа харин идүүгээр итгэл ирсэн тул бид цаашаа заавар ташнаар байхаа болсон. Учир нь бид нар бүгд Христ Иесуст итгэхээр Бурхны хүүгүүд болсон ажээ гэж. Миний өмнө болохоор гэвч итгэл ирэхээс өмнө бид хожим ичтгэх итгэл таагдаж хуулийн дор хорионд байсан гэдгээ. Тийм бид итгэлээр зөвтгөхийн тулд бидний хувьд хууль нь бидний Христ рүү хандуулах зааварлагч болов. Харин идүүгээр итгэл ирсэн тул бид цаашаа заавар ташнаар байхаа болов. Тэгэхээр бас итгэлээр нөгөө гайхамшигт загламаа тэр хүмүүсийн итгэлээр бид нэгүслэг авах юм. Тэгэхээр итгэлэн сонсгон Христийн үгээр гэдэг ирдэг. Ирдэг шүү дээ. Ирдэг. Тэгэхээр Христийн үгээр ирдэг энэ итгэл үнэхээр бид нар хаана юу сонсож байна вэ гэдэгтээ бас маш холбоотой байгаа байхгүй тий. Хаана бид нар юу сонсож байна? Бид нар яг цэвэр номлол яг Бурхны үгээр сонсож байна. Эсвэл Бурхны үгийг уншихдаа, Библи уншихдаа бид нар ингээд өөрийнхөө ойлголтод түшгэлж ярина те. Өөрийгөө бүр үнэхээр би юу ч мэдэхгүй. Би үнэхээр ариусаас надад үнэхээр мэдүүлж өгөөрэй те. Дээрээс их мэрэгэн ухааныг өгөөрэй гэсэн энэ хандлагаар унших юм бол тэр илчлэл, тэр мэрэгэн ухаан, тэр нэгүсэл ирнэ. Харин бидний одоо хүний санаа холдсон, эсвэл өөрийнхөө санаа бодлыг холдсон ч юм уу, эсвэл одоо сүмж чуулгантай номлож байгаа номлол нь хүний санаа орсон холимог номлол ингээд сонсоод байх юм бол нөгөө гайхамшигтай итгэлээр ирдэг тэр нэгүсэл бидний амьдрал бас бууж өгөхгүй ажиллахгүй шахалтай байгаа байхгүй тий. Энэ дээр бас итгэвч маань айгүй анхаарч бид нар юу сонсох, хаана ямар цуглаанд явах гэдгээ бас аюулсаа сонгох хэрэгтэй байгаа тий. Гэл одоо Бурхны талаар, үнийн талаар ярихаар ерөөсөө хамгийн одоо хүрхцэг маань яг л нөгөө үгэн дээр дахиад очиж цэвэр өгөрөл тий. Тэр үгээр л ухаарл ирж ийн, илчлэлт ирж ийн. Бүх зүйлээ одоо зургастай тайлбарласан тий. Хамгийн их бүсүр нь өөрчлөлт байгаа. Ерөөсөө ганцхан үгэл цэвэр үгэл болж таарж байна. Цэвэр яг ариун сүнсийн ариун сүнсээр дамжуулж хэлэгдсэн үг л ухаарл, ойлголт, илчлэлтийг өгж байгаа байхгүй. Тэр цайзуудыг нурааж байгаа байхгүй. Тэгэхээр ариун сүнс тэр газар үг ажиллаж байгаа, ариун сүнс ажиллаж байгаа газар хүчтэй оршихуй байгаа тий. Тэгээд оршихуй тэр хүчтэй бас цэвэр магтаал биднийг өөрчилж байгаа шүү дээ. Баагалда эргээд явхад тэр энгэрээс юу болж байна? Тэрнээс л хүмүүсийн бас сонсож байгаа зүйлээрээ бид нар яг өдөртүүлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энд Ром 6 дээр бас ингэж байна л да. Тэгвэл бид юу хэлэх вэ? Нэгүслэн нэгсхийн тулд бид нүгэл дотроо байсаар байх уу? Бүү ийм байх болтугай. Нэгүсэл ихсэн гэж байна шүү. Бүү ийм байх болтугай. Нүгэлд өгсөн бид цааш түүн дотроо хэрхэн амьдрах вэ? Эсвэл Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тиймд эцгийн алдраа Христ үхсдээс амьлуудагдсны адил бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан юм. Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж бас түүний амьлалттай ч адил байдалд холбогдох болно гэдэг байна. Тэгэхээр эзний үг амьд бөгөөд итгэвчтэй үнэн. Тэгээд шашинлаг ийм байдал чинь ийм төөрөмтүүлчихдэг. Одоо ингээд би юу олж харсан гэвэл нэг итгэлийн нэг ихчээсээ олж харсан. Яг ийм төсөөллийн бурхнаа бий болгочоод, төсөөллийн ариун сүнсээ бий болгочоод, Есүсийг бий болгочоод өөрөө ингээд өөрийнхөө махан биеэр өөрийнхөө хүслээр хийчихэд бурхан тэгсэн, бурхан ингэсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл урд нь би яг тийм байсан. Нэр бурхан. Яг дандаа ийм төсөөллийн ийм бурхны юм дотор өөрсдийнхөө нөгөө бурхныг одоо өөрсдийнхөө тэр нөгөө хайрсалсан гэр нэг юм дотор хийчихэд шүү дээ. Нэг итгээд байгаа бурхнаа. Тэгэхээр чи үгүй. Ариун сүнс бол хүний оюун санаанд хайрсалдаг. Оюун сан яг үгийнхаа дагуу ажилладаг. Үнэн үгийнхаа дагуу ариун сүнс маш их чөлөөтэй ажилладаг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар үхээд амьлсан, амьлаад түүний үнэхээр амьдлалтай амьлсан бол эцгийн алдраар Христ үхэгсдээс амьлагдсан юм бол бид нар бас адилхан шинэ амийн дотор явахын тулд үхэл рүү баптизм бид нар хүрсэн. Тэгээд түүнтэй хамт оршуулгдсан. Тэгээд дараа нь дахиад түүний бас үхэлтэй адил байдал холбогдсон юм бол мэдээж бас түүний амьдлалтай адил байдал холбогдоод амьд байгаа нь би биш, Христ миний дотор амьд байна гэдэг жинхэнэ тэр
үгийнхаа дагуу яг амьсгалаад амьдраад ирэхэр чинь амьдрал дээр бидний амьдрал дээр нөгөө яг нөгөө яриад байгаа бидний мэдээд байдаг нөгөө ариун сүнсний үр жимс чинь яг одоо биднээс нөгөө гарч ирж байгаа байхгүй. Тэгээс урд нь бол яг энэ мэддэг төвшөнд маш их явсан. Мэддэг. Тэгээд итг гэд харанхуу итгээд харанхуугаар нэрэ тэгсэн. Тэм юм чинь гээд үгийг мэддэг, тунхагладаг. Гэхдээ үр жимс гарч өгдөг. Амьдрал дээр маань ариун сүнсний үр жимс. Тэгэхээр ч нөгөө ялгаад байгаа байхгүй юу? Амь байна уу? Яг идэвхтэй тэр үг ажиллаж гин үү? Тэгээ эзэн яг ингээд одоо нөгөө бидний яг ингээд нөгөө суурн эзэн яг бидний байгаад гэж чуулган эзэн өөрөө яг амьдараа ажиллаж гин үү гэдэг чинь нөгөө яг юм илэрхийлэгддэг, илчлэгддэг идэвхтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр эзэн яг нөгөө хуучин шашинлаг чуулганд болохоор байгаа юм шиг сэтгэл төрүүлээд, орлого төрүүлээд ингээд яваад байсан. Тэгэхэд махан биеэрээ явах хүн зөвхөн байхгүй. Мохорддаг байхгүй. Нөгөө мохор сүсэг гэдэг шиг. Нэг годамжны нэг юм мохорд очоод цаашаа гарцгүй юм шиг болдог байхгүй. Хүмүүс ингээд одоо нэг хүн хэлжилээ л да. Монголын итгэгч нар маш тулбаргүй 4-5 жил яваал зөвхөрөөд баг ингээд чуулганд явахаа барьцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхдээ тэр асуудлыг бол итгэгч нар биш гэж би бодож байна. Яг бол тэд нар үннийг хайсан, эзнийг хайсан 4-5 жил бүх юмаа зориулсан, зөвхөрлөө явсан махан бие хоёулын дор хараалдар байл шатдаг. Үнэхээр зөвхөрдөг. Хэрвээ нөөцөл дотор ариун сүнстэй уулзсан, би өөрөө Бурханыхаа үнэн үгийг өөрөө авдаг, яг Есүстэй уулзсан, энэ үнэнтэй уулзсан, энэ нэгүслийн дотор орсон бол хизээч тоолгонаасаа болон сүмээс үгүй явахгүй байхгүй. Ямар шалгах юм тий? Явахгүй шүү дээ. Энэ үннийг энэ улмал зуурна гэсэн. Тийм шүү. Улмал бүр өшөө яах вэ одоо ерөөсө бурхантайгаа өшөө танилцсаас ойртохын бурхан юу хийх вэ? Илүү их хүсэмж тий. Чуулганыхаа Христийн бие ууштай болчихдог байхгүй. Тий. Үнэн байгаагаар. Тэр үнэхээр цөхрөөд хүн явдаг юм байна шүү дээ тий. Яваад байгаа бол одоо энэс таны бас буруу биш юм аа тий. Та нэг талаар үнэхээр сүнсний хоолоо үнэхээр бурхан амьд гэчээд тэр гайхалтай бурханы илэрлийг илчлэлтийг авч чадахгүй учраас хайгаад байгаа маа. Тэгэхээр бол хайж байгаа таны зөв үү тий. Хайх нь бол зөв шүү дээ. Тийм тий. Тэгээ нөгөө энэ 2 дугаар Коринт 12:9 дээр тэр надад миний нэгүсэл чамд хангалттай учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болно гэж айлцсан. Иймд Кристийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхслөөрөө илүү сайрхна гэдэг ч аахгүй. Тэгэхээр нөгөө нэг сая амгагч ярьдгаар нөгөө те үнэхээр бурханд итгэх миний бүхий л би өөрийгөө өвхүүлээд миний дотор би өгсөн юм аа, миний дотор шинэ хүн байгаа. Есүс миний дотор байгаа гэж үзчихвэл яг амьдрал дээр ирж байгаа энэ мөхсдөл дотроо ахаад ингээд босоод ирэх хүч нь бурханд байгаа юм аа. Тэр л нэгүсэл юм байлээ. Тэгвэл зүгээр ингээд нэг махан биеэрээ чадах ч юм уу, эсвэл мэрэгжил мэдлэг ч юм уу, эсвэл өөрийн өнөөдөр байгаа эрүүл мэнд ч юм уу, тий, эд баялаг ч юм уу, нөхцөл байдалтай болохоор зүйл дээр болж гин тий, бурхан байна. Угаасаа бурхан байсан байгаагүй энэ зүйл бол ингээд болоо юм штэ. Тэр хүн яг ингээд сулдаад унаад яг энэ мөхсдөл дотор орох үедээ бурхны хүч те би бурхны хүч байгаа юм а гэж яг тэр үед бурхны хүч тэр нэгүсэл ажиллах зүйл нь байдгийн шүү гэдгийг те тэгэхээр нөгөө ингээд юу ч байхгүй юм шиг болсон хүмүүст хэлгээд бурхны нэгүсэл та итгээд бурхныг үнэхээр хүлээж аваад Есүст итгэсэн л бол танд тэр гайхалтай нэгүсэл өгсөн юм а тэр нэгүслийг амьдрал дээрээ мэдрээрээ эзэн дээр бүхий л зүйлээ тавиад мөхсдөл дотор миний хүч бүрэн төгс болдгийм а гэж тэгээд яг тэр газар нөгөө нэг саараа нөгөө хүүхдтэй болохгүй байх үед ямар ч боломжгүй үед бурхан өөрийнхөө хүчийг өөрийнхөө нэгүслийг бий байдаг гэдгээ амьдрал дээр гаргаж ирж штэ яг тэрүүн шиг үнэхээр цөхрөөд те үнэхээр энэ бурхан гэж хаана байна гэж ингэж байгаа хүмүүстэй итгэгч нартай хэлэхэд яг тэр үед бурханы нэгүслийг хайгаад өөрийнхөө хүч чадлаар өөрийнхөө хүчин чармаалт дарж ч юм уу те биш зөвхөн бурхан руу хандаад бурханы нэгүслийг аваад бурхан руу очороо тэгвэл гайхалтайгаар бурханы нэгүсэл бурханы хүч та нар дээр бүрэн төгсөлж Есүс ажлын шүү гэдгийг бас те яад гэвэл бид нар ч гэсэн би ч гэсэн яг тэр үе дээрээ бурхан дээр ирээд
унах үедээ үнэхээр бурхан чи хаана байгаа за болиё ста гих үедээ яг эндээ ирээд бурхан ийм гайхалтай байж тээ гэж ахиж ингэж өндөөж боссон хүнийхээ хувьд те үнэхээр цөхрөөд бурхан хаана вэ гэж байгаа хүмүүст хэлэхэд бурханы нэгүүлсэл бол үнэхээр гайхалтай бидний юм бодож бидний сэтгэж бидний үнэхээр хүчгүй үнэхээр юуч байхгүй штэ гэж сулдах үед бурхан тэр нэгүслийг тэр амар амгалан тэр баяр хөөргийг өгөх нь эзэн байд юм а гэдгийг бас хэлж урамшуулж Яг байна тийм. Тэглгүй яах вэ? Магадгүй одоо бидний гэрчлэг үнэхээр энэ нэг арай өөр юм яриад байна уу да. Тэгээ одоо үнэхээр бурхан байгаа юу гэдэг дээрээ бүр очсон хайгаад та өнөөдөр олоод сууж магадгүй юм а тий. Тэгвэл та үнэхээр залбирлынхаа хариугч бас өнөөдөр авч явах боломжтой юм байна гэдгийг бол хэлхэн зүг бахаа. Тэгэхээр хууль бол муу зүйл биш, хууль бол нүглээ гэлчилдэг. Хуулийг бол хүм хан бээрээ нэгүслэгүүгээр бол мөрдөж хуулийн дотор амьдрах үнэхээр одоо боломжгүй нэг хуулийн дээр та бүдрэхэд бүгдэн дээр нь бүдэрсэн болно гэж байна. Тэгэхээр яалтчгүй нэгүсэл рүү орох хэрэгтэй болж байгаа. Үнэхээр нэгүслийг хайхын тулд дахиад цэвэр үгийг л хайхад болж байна тийм. Бидний цэвэр үг холимог үгийн айгу хамгийн аюултай тал нь угаасаа холимог үгийг ингээд сонсоод ингээд айгу олон жил болж штэ гэж явсан одоо яваад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн хамгийн эмгэнэлтэй үнэхээр харахад ингээд зүрх өвдөм ингээд яанда гэдэг ингээд өмнөөс нь ингээд шуудж байгаа байхгүй юу? Тэгээ тийм хүмүүст ингээд ярихад нөгөө холимог үгийгээ ерөөсөө цэвэр үг сонсож үзээгүй. Тэгээ холимог үгэн дотроо бүр ингээд уусцсан. Тэгээ тэр үгэн дотроо ингээд одоо үр жимсэн ингээд жижигхэн ийм үр жимс одоо бурхны ямар ч байсан холимогч гэлээ гэсэн бурхны үгийг ингээд уншаад байгаа болохоор зарим нэг зүйл дээр ингээд ухамсарын төвшөнд ингээд өөрчлөгдсөн байдаг байхгүй. За шууд ингээд хэрэлдээ дууралдаг гэсэн бол нэрээ болохгүй юм биш шүү. Илдэг байх хэрэгтэй юм биш шүү. Зөөлөн байх хэрэгтэй юм биш шүү. Би чинь ингээд тийм зүйлсүүдийг бүр ингээд зүгээр л ухамсарын төвшөнд ингээд аврагдаагүй хүмүүс хүртэл хийдэг зүйлүүд дээр өөрчлөгдсөн тэр зүйлээ хүн би аврагдсан. Маш том өөрчлөлт гэж хараад байдаг. Маш гайхамшигтай амьдрч чинь бурхны ивэл өрөөлөөр дүүрэн байна гэж хараад идэг байхгүй. Итгэсэн хэрнээ яг ингээд амьдралаа гараарай. Миний ингээ хайртай хүүхдүүд аврагдсан юм уу? Миний бүр хайртай одоо юу гэдгийг одоо ач зээнэр за тэр байтугай миний хайртай ах дүүс тэгээ миний хайртай ингээд хамгийн ойрын миний ингээд зүрх сэтгэлд минь байдаг тэр хүмүүс аврагдсан юм уу? Үнэхээр аврагдаагүй байгаа бол яг Библийн дагуу бурхны амлалт биелэгдээгүй. Та үнэхээр тэр холимог номлол дотор ингээд өөрийгөө ингээд өөр одоо тэр өөрхөө толгоон дотор бий болгосон тэр сүнсээр ариун сүнс гэж эндүүрч ингэж явж байгаа юм биш үсттэй гэдгээ ингээд ухаарад ингээд шалгаад ойлгоод юу лээ миний хайртай хүмүүс дотор гайхамшигтай өөрчлөлт юу болсон бэ гэдэг. За тэгээд ингээд итгэвч гэж байгаа хүмүүс маань ингээд ууцгаар бид нэр гайхамшигтай сайхан амьдарч байгаа шүү дээ. Яг үнэндээ шалгах юм бол чиний хамгийн хайртай хүмүүс эзэн лөө ирсэн юм уу, ирж байгаа юм уу? Чамд ямар ялд гарсан юм? Хий димэл би аврагдсан би гэд ингээд хий тэр ховс өвдсөн давтаад ингээд баярлаад ингээд олон жил үр ашиггүй өнгөрүүлсэн юм биш үстэй. Гэтэл бурхан бол үнэхээр ялд дотор амьдруулдаг шүү. Бурхан маш богино хугацаанд ялд дотор авчирдаг шүү. Одоо би энэ дээрэл хэдхэн сар болж байна, маш цөөхөн сар болж байгаа гинэ амьдрал дээр маш олон ялдууд гарсан. Би ингээд айгүй маш олон жил ямар ч ялдгүй амьдэрсэн гэдгийг одоо мэдэж байгаа хгүй. Тэгэхээр жинхэнэ ариун сүнс ажилдаг, жинхэнэ цэвэр үгийн номлол ажилдаг газар угаасаа нөгөө хоёр талтай эртээ элт чинь ингээд ухаж төнхөөд бүр ингээд цэвэрлээд бүр чөлөөлөөд ингээд хүнийг үнэхээр тэр суурийг ил гаргаад тэг шин барилга барьж эхэлдэг байгаа байхгүй. Тийм болохоор маш олон жил ингэж хий тэмээ цагаа үрсэн байх үедээ гэдэг дээр анхаараарай, сонсоорой, бодоорой гэж үгээр гуйж байна. Тийм. Ухамсарын төвшин гэдэг бол одноо сая л шүү дээ. Ухамсарын гэдэг сэтгэлийн тийм гатан талын хүний хараал хэлж болохгүй ч гэдэг болохгүй юм байна гэл ингээд явчиж өөрөө үлдэх тухайрж байна. Тэрнийгээ өөрсөд гэж харж байгаа чинь дахиад хуулийн дор байгаагийн яг нэг илрэл байгаа байхгүй юу? Хэрвээ нэгүслийн дотор хүн гадна талаасаа өөрчлөх гэж хичээх биш, дотроосоо өөрчлөгдөд гадна тал дээр тэр нь харагдаж эхэлдэг юм аа. Амьдрал дээр бүр ингээд гэрэл яаж ингэж тусгадгүй яг тэгэл юусэн ингээл ойр хавьд одоо хааны жилтэйгээ үр хүүхдтэйгээ ойр хавийнхаа ажил төрөл одоо албан газар хүртэл ингээд
айгүй гайхамшигтай өөрчлөлт гараад. Тэгээ тэр өөрчлөлтийг хүмүүс харахтаа энэ адмагч чинь өөрөө ийм айгүй сайн хүн байна гэд ингээ яриад байгаа хгүй. Яг үнэндээ бол би ингээд цэвэр номлол сонсоод яг ингээд Бурхны ингээд ариун сүнсэнд өдөртүүлснаас болоод тэр хүмүүс минь намайг үнэндээ сайн хүн ямар мундаг хүн бэ гэж хараад байгаа. Яг би яг юунаас болсон бэ гэхээр яг цэвэр номлол үнэхээр ариун сүнсний хүч ажилтдаг газар ирснээс болоод ийм гайхалтай өөрчлөлт гарсан гэдгээ би өөрөө мэдээд ер нь бол цаашдаа зөрөгтэйгээр тэр дээрээс ирэх нүүслэг хүч ажиллаж байгаа. Тэр чинь бүр ингээд одмоо ингээд ийм гайхалтай биш байхгүй юу? Ерөөсөө одмоо чи ямар гэдгээ би өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Би чи тийм хүн биш гэдгээ мэдээд байгаа. Тэгэхээр над дээр тэр ариун сүнсний хүч ажиллаад намайг ингээд залаад удирдах байгаа учраас миний амьдрал дээр ингээд өөрчлөлт гараад тэгээд үүнийг ингээд би одоохондоо яг ингээд ийм гэрчлэл эн чинь тийм шүү гэж одоохондоо арай яриаг байгаа хгүй. Яг тэр би өөрөө өөрчлөлтөн дотор явагдаж байгаа ш. За энэ өөрчлөлт явагдаг. Энэ бузар нүгийн үндэс тасраг эзэн яаж ажиллаж намайг илүү сайн өөрчлөлтнө. Тэгээд миний амн дээр ариун сүнс хизээ үгээ гаргах уу. Тэр үед би одоо өнөөдөр ариун сүнс үгээ хэлэх юм бол би шууд ингээд хэлэхэд бэлэн байж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг үндэ одоо яг өөрчлөлтөн дотор ингээд явж байна. Амен. Тий. Бурхны хаанчлал нөгөө үг ярианд бас хүч дотор гэсэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө урд нь болохоор би болоод үг ярин дотор их амьдэрсэн. Нөгөө сайн мэдээ дуудлах тэгэлээс та баба гэж сэтгэлийн хөдлөл нөгөө сэтгэлийн төвшин тэгэл айгүй их ярьдаг. Маш их ингээл нөгөө Бурхны хаанчлал нөгөө ярианд л гэдээ ойлгоцсон ердөөсөө тэгсэн чинь Бурхны хаанчлал хүч дотор гэдэг яг ингээ боддоор амсаж явж байгаа. Тэгээ Бурхны нэгүслийн хүч гэдэг чинь ариун сүнсний хүч. Ариун сүнс болоод дахин амьдлуулсан Есүсийг амьдлуулсан сүнс байгаа шүү дээ. Ариун сүнс. Тэгээд зүгээр сүнс биш. Ариун сүнс чинь гурвын нэг Бурхан шүү дээ. Тэгээ ариун сүнс Бурханаа бид нар чинь хоошин тавьсан өөртөө ариун сүнсний одоо ажлыг ариун сүнсээр туслуулахгүй өөртөө ямар ч итгэгч хүний хамгийн гол зүйл чинь бид нар чи шашнаас ялгарх зүйл чинь нөгөө ариун сүнстэйгээ хамт амьдарч алхаж амьсгалах байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хамгийн гол ингээ суур одоо манай Монголд итгэгчдийн бидний суур болоод нөгөө Бурхныг ярьдаг, Есүсийг ярьдаг, үгээ ярьдаг ариун сүнсийг цааш тавьчихсан. Тэгэхээр хамгийн чухал зүйл чинь ариун сүнсээ та миний дотор орж ирэх бүх зүйлийг зааж зааварлаж надад туслаач. Миний гим нүгэл одоо би сүүлийн одоо хэдэн сар ингээд давж чадахгүй байсан. Би олон жил өөрийнхоороо зүтгэжсэн гим нүглүүдийг, харилцааны асуудлуудыг төвчээр дотор, хайр дотор тэр ариун сүнс үрж юмс гарч ирсэн надаас авч гарах тэр хүчийг, тэр төвчээрийг ариун сүнс л өгч байгаа байхгүй. Би бол олон жил тэр одоо ингээд ойрхоо хүмүүсийн дээр нөхөр хамгийн ойрын хүмүүсийнхаа юун дээр л ингээд унаал тэгэл тэрэн дээр маш их ингээд одоо ингээд ясна тэрэн дээр дэргэлдээсэн байхгүй юу. Ингээд харилцаан дээр те хамгийн ойрын хайртай хүмүүстэйгээ харилцаа. Тэгэл нөгөөдүүлдээ нөгөө юу гэрэл даваас битгийг нөгөө Бурхныхаа нэрийг бүр байхгүй нөгөө Есүсийн нөгөө бала мала болгоод бүр ингээд Бурхны чинь бүр нэр хүндийг нь бүр байхгүй болгосон мэт шүү дээ. Тэг чи одоо бол миний амьдрал дотор бол Бурхны нэр Есүсийн нэр одоо өгсөж ирж байгаа. Амен. Тэг гайхамшигтай шүү. Юу болчихгоо гэмээр болж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө үг яриа биш хайртай хүмүүсээ хайраар үйлдэлээр тэ яг эзний хүч ажиллаад байгаа болоход би өөрөө урамшаад ирэнгүүт би өөрөө хаашаа суугаад ариун сүнсээ таашгүй гингүүт л ариун сүнс ажиллаж байгаа юм айгүй. Амен. Тэгээ нөгөө хуучин гэрэн дээр бас тэ нөгөө Сарад Бурхан нэгүслийн хүү өгнөө гэд амлалтсан байсан. Гэтэл Сара яасан те тэр зүйлийг Бурхны амлалтыг тэрийг хүлээхгүйгээр өөрийнхөө нөгөө зарц те хайрыг оруулаад Ишмаилыг төрүүлдэн штэ. Тэгээд нөгөө Бурхан өөрийнхөө амлсан амлалтаа яагаад Исаак төрөх үед те тэгэхээр нөгөө нэгүсэл тэнд ирэхэд хууль бол явах хэрэгтэй болж байгаа байхгүй. Хуулиар тогтоогдсон те тэр Исаак төрөх үед хагаараас төрсөн Ишмаилыг явах хэрэгтэй. Явуулах тий хэрэгтэй болдоо шүү дээ. Тэгэхээр яг нэгүсэл ажиллаж байгаа газар хууль бол хэрэггүй юм аа гэдгийг энэ дээр бол бүр ингээд харахад бол тодорхой харагдаж шүү дээ бидний яриатай. Яг одоо таарсан ажил тий. За бид нар нөгөө Авраамын хоёр хүн ярьжсэн шүү дээ. Авраамын хоёр хүн нөгөө эзэн угаасаа Авраам Сара хоёрт нөгөө ихнэр чинь төрнөө
Тэ 90 настай төрнө гэд амлчаад байхад амлтаас нь өмнө хүн бол ингэж ажилладаг байгаа байхгүй. Өөрсдийн арга барилаараа, өөрсдийн ухаанаараа завс бүсгүйгээ нөхртөө өгөөд хүүхд гаргалчихж байгаа байхгүй. Гэсэн. Энэ бол хуулийн доор байгаа хараалт тий. Тэгээд Ишмаэл төрсөн. За тэгээ байж адил Исаак яг амлалтын хүү төрдөг. Исаак төрөхөд тэгээ хуулийг явуулах шаардлагатай болдог. Сара Бурханаас асуудаг. Ишмаэлийг явуулах уу гэхэд чи өөрөө мэдээ гэд Сарад ирэх мэт л болсон юм тий. Сара явуулахар болдог. За тэгээд явуулахаас аргагүй. Ягаад гэвэл Ишмаэл нь болохоор хууль, Авраам нь болохоор Бурхан аав, Исаак нь болохоор нэгүсэл шинэ гэрээ. Ишмаэл болохоор хуучин гэрээ. За тэгээд шинэ гэрээ бид нар нэгүслийн доор Христ амлалт те ирсэн. Амлалтын хүү Исаак болох те шинэ гэрээ ирсэн байхад хуучин тэр одоо гэрээг хуучин одоо тэр хууль махан биеэс төрсэн, махан биеийн бодол санаас төрсэн тэр нөгөө үр жимсийг тэр одоо гаргаж ирсэн те өөрсдийн оюун бодлоор өөрсдийн одоо санаагаараа тэгж гаргаж ирсэн махан биеэс төрүүлсэн тэр хүү болох тэр хууль Ишмаэлийг явуулахаас өөр аргагүй болсон байхгүй. Явуулж ээж Тэр нэгүсэл ажиллана. Тийм учраас нөгөө шалтгаан нь болохоор итгэж бидэрт явуулахгүй байгаад байгаа байхгүй. Биний дотор хэрвээ Ишмаэл байгаад байвал хуучин одоо тэр хүн тэ хууль байгаад байвал тэ Ишмаэлтэй би гэрэлцэн холбогдсон байна шүү дээ. Гим нүглийн тэр мөн чанартай байгаад байвал нэгүсэл ажиллахгүй. Тэрийг би харин хувь хүнд өөрт нь сонголт нь байгаа байхгүй. Сонголт нь Ишмаэлийг бүрэн явуулах уу? Явуулж Исаакийг хүлээн. Исаак болох нэгүслийн хүүг. Нэгүслийг. Энд ингээд хуучин гэрээр яг зөөрлүүлж ярьж байгаа болохоос бид нар одоо нөгөө хуучин болохоор яг л Ишмаэл шиг байсан байхгүй. Хуулийн доор хараалт доор. Тэгэнгүүт л бид нар Христийг ингээд хүлээгээд авлаа ариун сүнсээр дахин төрлөө. Яг амлалтын хүү болох Исаак болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө хуучин зүйл бүр мөсөө явах ёстой байтал бид нар тэр хуучин нөгөө Ишмаэлээс зуураад байгаа байхгүй. Зуураад нөгөө хуйлтайгаа амьдраад нөгөө хуучин асуудал нь тэр хуучин бага наснаас орчин нийгмээс авсан тэр бат сайзууч байгаа янз бүрийн тэр нэг юм харанхуй хүчний хараалын чөтгөрийн суулгацсан янз бүрийн тэр бат сайз ойлголт тэд нартэйг ингээ амьдраад байгаа. Зөвгээд амьдраад байгаа. Зөв гэж бодоод ингээ холбог ингээ. Тэгвэл тэр яг Исаак нэгүслэр 100% ажиллаж ээж ариун сүнсний тэр нэгүсэл хүч чадал ирж Исаак яг Исаакаараа байж тэр амлалтын хүү ерөөлийн хүү болж штэ тий Авраам яг тэр цэвэр юм дээр бурхан ажиллана уу гэхээс холимог тэр хуйлтайгаа хойлолцсон Ишмаэлаа явуулахгүй юм дээр бол ажиллахгүй гэдгийг одоо энэ шинэ гэрээн дээр хэлж байна л да. Тэгэхээр чи нөгөө бид нар бүрэн мөсөн тэр одоо Ишмаэлийг бүр явуулах ёстой байгаа байхгүй юу? Бурхан Авраамд хэлсэн штэ тий Авраам өөрөө шийдвэр гаргасан тий тухайн үед бол тэр шийдвэр бол харгас юм шиг мөртлөө махан биеэс төрсөн өөрөө ч гэсэн одоо нөгөө шийдвэр гаргаад өөрийнх нь махан биеэс төрсөн өөрийнх нь одоо зарц бүрсгүйгээс нь гарсан хүү тэ тэр хүүг ингээд явуулахад тэр эцэг хүний хувьд бол хэцүү шттэ. Хэцүү ч гэсэн тэрийг явуулж байгаа байхгүй юу? Тэгтээ тэр бол хайр байгаа байхгүй юу? Тэгээд Исаак амлалтын хүү Исаакийг хүлээн аваад тэгээд Авраам бидний эцэг гэж ярьдаг тийм Авраам бол бидний эцэг. Тийм учраас Бурхан бол биднийг энийг л хүсэж байгаа. Хүний амлалт чи үргэлж заа байдаг гэж Библиэлд идэв штэ. Үгүй гэж амлалт ерөөсө Бурханд байхгүй. За энэ амлалтуудаа маш олон амлалтуудаа эзэн Библиэлд өгсөн байгаа. Тэгээ тэрийг итгэж хүмүүст өгсөн байгаа байхгүй юу? Бурханд итгэсэн хүмүүст өгсөн байгаа. Гэвтэл холимог номлолоор ингээд амьдарчаар тэр амлалтууд нь нууц болчдөг байхгүй. Юугээд амлалтсан тэр амлалт нь одоо миний амьдрал дээр хэрэгжих ёстой ч юм уу хэрэгжих ёсгүй ч юм уу ийм сонин самуурлын байдалд орж байгаа байхгүй. Гэтэл Библиэлд байгаа шүү угаасаа байгаа. Бурхны амлалт бол заа байдаг, үргэлж заа байдаг. Гэтэл тэр хуучин одоо энэ махан бие буюу одоо тэр Ишмаэл байгаа шүү дээ. Тэр Ишмаэл нэгүсэл хоёр зэрэг юусаа ингээд ажиллаж чадахгүй байгаа байхгүй тийм ийм самуурлын байдал. Угаасаа ариун сүнс ажиллахгүй байгаа учраас самуурл ажиллаж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо энэ махан биеийн хуучин одоо тэр
олон жилийнхээ христчин гэж нэрлэгдсэн тэр итгэл үнэмшил, тэр тарих толгоонд бүх энэ одоо холимог номлолын тэр үүссэн тэр үнэн юм шиг санагдж байгаа, сайхан юм шиг санагдж байгаа, жинхэнэ юм шиг санагдж байгаа тэр зүйлээ шууд ингэж хог новш гэж Паул хэлдэг шүү дээ. Би хуучин зүйлсүүдээ хог новш гэлээ гэд хайсан. Би зөвхөн одоо энэ нэгүсэл Бурхны амлалт, энэ загалмай солилцоо тэр зүйлсийг би ингээд амлалтын хүү болж ингэж авлаа гэсэн энэ бүх зүрх сэтгэлээр одоо нэгсэндээ үхээд шинэ хүн болж төрж байгаа байхгүй. Тэгээд үхээд шинэ хүн болоод тэгээд яг зөв сургаал цэвэр ямар ч хүний хольц байхгүй, дэлхийлэг бодол байхгүй, хэрэгтэй хэрэггүй теолог байхгүй, цэвэр Библи, цэвэр энэ эзний үгийг ингээд ойлголт ингээд ариун ингээд би ингээд одоо цэвэр сүгээр угжуулаад эхлэнгүүд би өсөөд ингээд ариун сүнсний хүч ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд миний амьдрал дээр ямар гайхамшигтай найдвар, ямар гайхамшигтай амлалтууд биелэх ёстой. Тэр зүйлсүүдийг би яаж авах ёстойгоо ойлгоод ингээд тийм зүйлийг хизээч би өргөн суралцж байгаагүй. Эзний амлалт чинь миний хэм бэ? Энэ амлалтууд зөвхөн тэр нөгөө Паул дээр ажилдаг, энэ зөвхөн Авраам дээр ажилдаг, энэ зөвхөн тэр Бурхны тэр гайхамшигтай үнэхээр итгэлийн хүмүүс дээр ажилдаг зүйл биш юм байна. Энгийн жирийн итгэгч над дээр ажиллах ёстой амлалт байсан юм байна гэдгийг ойлгоод авч байгаа хгүй. Тэгээд би одоо өнөөдрөөс ч гэсэн өнөөдрийн сургаал үнэхээр гайхамшигтай ялтыг авах. Үнэхээр тэр сэлмээрээ хэрхэн тулдах тэр зүйлс ариун сүнсний дотор ингээд хэрхэн ингэж Бурхны үгэн дотор үгийг ингэж хэрхэн амаараа ингэж гаргах ёстойгоо би ингээд л ерөөсөө ингээд шуулхан эзнийг үг тунхаглчих юм болвол ингээд би ялч тийм ээ гэсэн үгөө. Тэгээд Бурхан байдаг байгаа байхгүй юу? Бурхныг ингэж тунхаглаад дараа нь хоёрдугаарт өөрийгөө тавьж тунхагладаг. Ингээд над дээр ариун сүнсний хүч угаасаа би сатаныг угаасаа ялтаа ингээд би ингээд өөрөө эзний үгээр ингээд ялаад ингээд цаашдаа би угаасаа ял дотор амьдрна гэдгээ би мэдээд авчиж байгаа. Тэгээ найдвар үнэхээр тэгээд тэр дуулаг тэгээд тэр үнэхээр цээжвч тэр гутал амар тайвны гутал энэ 6 сэлэм энэ зүйлсүүдээ яаж өмсгөө би мэдэхгүйсэн байхгүй юу? Библи ингээд заагаараа ингээд холимог номлож ийм ингэх ёстой, тийх ёстой, ийм сэлмээ аав ингээд ингэдэг. Яаж гэдгээр нь ерөөсөө тийм юу ч байхгүй. Тэгэл нэг таамаглалт үүдээ тэгэл юм байх та хизээч хэрглэж байгаагүй. Тэгээд би үнэхээр амлалт гэдэг зүйл чинь үнэхээр амлалтын хүүхэд байх чи ямар гайхамшигтай юм бэ? Амлалтын хүүхэд болоорой гэж та нартай үнэхээр хүсэж шүү. Үнэхээр ялт дотор амьдардаг юм биш үү? Та өвдсөн бол за зарим хүмүүс итгэрдэг, зарим хүмүүс итгэрдэггүй. Ийм сонин номлол гэж юу гэдэг холимог? Есүс яаж итгэрхийг бүр маш нарийн заагаад өгсөн баг. Ариун сүнс бүр маш нарийн заагаад өгсөн. Үнэхээр тэр хүч нь өөрөө Бурханаас ирдэг. Тэр үнэхээр хэрхэн тэр зүйлийнхээ төлөө тулдаж авахыг хүртэл заасан байдаг. Тэгтэл ч ийм сонин номлол, холимог номлол зарим хүмүүс итгэрээд ингээд итгэрэхгүй штэ. Ингээд өхөн өвчтөөгөөрөө явсаар байгаа төхөн. Хизээ Бурхан Есүс бүх хүнийг идгээсэ ингээд бичсэн байх чинь зарим хүнийг идгээж чадаагүй ингээд өгсөн гэсэн номлол энэ бол холимог номлол. Үнэхээр бузар номлол шүү. Энэ бол сатаных шүү. Газрых шүү. Энэ махбодих тэгээд дээр нь чөтгөрих. Тийм болохоор энэ холимог номлол цэвэр номлол гэдэг чинь асар их учиртай шүү. Тэгээд бүх үндэсний хүсэлж болгон бол үнэхээр цэвэр тэгээд Бурхны агуу гайхамшигтай ариун сүнс яаж идгээж байгааг үнэхээр өөрөө бидээр ингээд авч байгаадаа би үнэхээр талархаж байгаа. За хууль хуучин хүний дотор ажиллана. Шинэ хүнд нэгүсэл ажиллана гэдэг нэг ойлголт гарч ич тээ. Тэр нь бидний хэлэх гээд байгаа гол зүйл маань тийм тий. Иохан 1:17 дээр хүртэл учир нь хууль мойсогоор өгөгдсөн бол нэгүсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн юм аа гэдэг үгэн дотор бидний сая ярьсан зүйлүүд те багтаад эзэн хэлээд өгсөн юм те. За ер нь өнөөдрийн гэрчлийн сүүлийн хорон дээр ирж байгаа шиг байна. Энэ гэрчлэлтэй холбогдуулаад хууль гэж юу вэ гэж нэлээд одоо бид нар тайлбарлаж хэлээ. Нэгүсэл гэж яаж ажилт юм бэ гэдэг одоо янз янзын жишээ татаж үзлээ. Одоо нэмж хэлэх зүйл байвал одоо сүүлийн хорноо гэж олоод нэмээд хэлээрээ. За тэгээд ер нь бол Монгол даяараа итгэвч хүмүүс маш олон байгаа тий. Христ итгэж бидний яг энэ хууль ба нэгүслийн талаарх ойлголтыг бүдэрдэг нэг зүйл
талаар би бас ярмаар байна. Энэ юу гэхээр яг сүм жоолгоно хөвчлэн бид бол нэгүслэр аврагдсан гэж яддаг тий. Хуулиар бидний хуулийг хэрэгжүүлээд бид нар яг Библи ярьж штэ тий. Хуулийг хэрэгжүүлээд бид нар аврагдахгүй. Нэгүслэр бид нар аврагдцаа. Бид аврагдсан гэдэг энэ үг нь тайвширчдаг. Бүх тайвширчдаг. Яг би аврагдсан юм чинь. Тэг угаасаа хүн юм чиндээ мөн л юм чинь нүглэг үлдэнэ. Мөн л юм чинь нүглэг бид нар нэгүслэр харин бид нар ингээд аврагдсан. Би мөнхийн амьд авцсан гэж ийм тайвшралтоор байснараа жинхэнэ бурхны тэр агуу нэгүслийн тэр амьдралаар тэр нэгүс рүү орж амьдрах амьдралаа ингээ хачдаг. Бид яг аврагсан үнэн тийм ээ. Харин тэр гайхамшиг тэр авралыг бид нар авахын тулд энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Тэрнээс биш энэ дэлхийн ертөнцид одоо яг амьдарч байгаа энэ хугацаанд бүр юмсан аврагдаад мөнх амийг авцсан бол номлол байх шаардлагагүй, библи байх шаардлагагүй, цуглаанд явах шаардлагагүй, пастор байх шаардлагагүй болчихно тийм ээ. Тэгвэл энэ гайхамшиг Бурхны нэгүслийг авахын тулд бид нар ариун сүнс цэврөөг тэр ариун сүнс өөрийгөө даруй болох бардамдаагаа хуулах тэгээд даруй байж тэр нэгүслийн амьдралаар ингэж амьдарч явах хэрэгтэй юм шүү гэж уриалмаар. Ариун сүнс болон Бурхны үг бидэнд өгсөн. Тэгээд гайхалтай хүн болгонтой нөгөө шашнаас ялгарсан ховчилж харилцаа. Тэгээд ховчилсан харилцаа байхыг хүсдэг, үүнтэй найз байхыг хүсдэг. Тэгээд бид нар нэгүслэр эхлээд хэлж явж байгаад хууль руу маш амархан орчихдог. Хүний одоо бодол санаа, хүний дүрм журм, хүний зохион байгуулалт тэгээд хахад ингээд нөгөө уушны эзнийг яриад байгаа, нүнийг яриад байгаа гэсэн мөртлөө яг ингээд нөгөө өдөртж байгаа болохоор хүний байгуулгын тийм системд орчхороо яг ингээд хүний удирдамжинд орчхороо ариун сүнс бол өөрийгөө татаад ажиллахгүй болчихсон юм байна гэдгийг бид харж байгаа. Тэгээд хамгийн гол одоо шалтгаан бол үнэхээр тэр зүйн шалтгаан болж байна. Тэгээд суурь шалтгаан бол ерөн л хуулиархаг байдал дотор дүрм журм тэгээд яг ингээд хүний санаагаар ингээд үнэхээр удирдуулаад яваад байгаагаа бас харддаг юм байна. Мэдээж бүх хүмүүс л өөрсдөө өмгөөлдөг гэмт чанар бид нар зөв штэ, бид нар сайн байгаа штэ, бид нар л өөрсдөө сайн гэж ярьж гин гэж хэлж байгаа. Ярьдаг. Гэхдээ бид нар Христийн бид нар бас тэ босод сүмүүдэд хүмүүс эзний нэрээр дууч хүмүүс хайртай учраас энэ үннийг хэлээд байгаамаа. Тэ яг энэ бол үнэ. Тэр дүрм журмлуу хууль руу орсон бидний суурь тэ чуулганы суурь ямар байна. Тэгээд суурьаа иргэд нэг хараач. Тэгээд яг ариун сүнстэй нэгдэж ариун сүнс л энэ газар дэлхий дээр ажиллаж байгаа борхон шүү дээ. Ариун сүнс Есүсийг таниулах гэж бидний дотор ажиллаж, бидний чуулганд ажиллаж, бидний амьдрал дээр ажиллах гэж ирсэн юм аа. Тийм учраас ариун сүнсийг яг ажилуулж байна уу? Ариун сүнстэй хамт байна уу гэдгээ хүн болов тэ өөрөөсөө одоо шалгаж яг эзний үнэн ба сүнсээр бууж ирэх хэрэгтэй. Тийм болов л гэж бодсон. Тэгээд ингэж бас ярьдаг ариун сүнсээр удирдуулж байгаа хүмүүсийг харахаараа баг ингээд ариун сүнсээр удирдуулж үзээгүй байдаг болохоор ч тэр эсвэл ингээд яадгийг ингэж боддог. Одоо ариун сүнсээр удирдуулж ирэхээр хитрхи сүнслэг байна. Бид нар чинь баг энэ ухамсарыгаа төвшөнд ингээд Библийг уншаад баг явж хахад ариун сүнс удирдах байгаа тэр штэ гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл ариун сүнс чинь өөрөө хүч чадал байхгүй. Та нар Үлс номыг ингээд халтаа. Зүгээр ухамсарыгаа төвшөнд уншичаад ойлгоод ингээд ухамсарын төвшөнд өөрчлөгдөд явж исэн юм тэр Үлс ном дээр. Үгүй шүү дээ. Тэнд чинь ариун сүнс маш хүчтэй ажиллаж исэн шүү дээ. Тэгэл ариун сүнс ажиллаж байгаа газар байна гэхэл болгоомжлоор яана одоо тэр чинь арай чөтгөр биш үстэй. Ариун чөтгөр амар хүчтэй ажилладаг. Ариун сүнс чинь бүр ингээд ажиллахгүй одоо ариун сүнсээ мэдгээ болчихсон. Одоо эн чинь юу гэсэн үг юм бэ? Чин баг ингээд чөтгөрт хуурдаг даад бүр ингээд чөтгөрийг болохоор ариун сүнс гэж баг хэлэх гээд ариун сүнсний гайхамшигтай ажил явагдахад чөтгөр гэж ойлгоод үгүй болгоомжлоорой гэд ингээд ийм амар мунхаг байдалтай амьдрал гэж одоо итгэвч хүмүүс байж болох уу? Библийг ядахнаа уншдаг үсттэй. Библиэр чи юусэн ариун сүнс гайхамшигтай ажлуудаа хийцэн баг ш.
Тэгэл ариун сүнсний гайхамшигтай ажил явагдахаар чөтгөр байна гэж бүр ийм ойлголттой болгоомжлоорой. Тэгэл Бурхны хувьд энэ чинь тааламжтай зүйл муу юм уу? Тийм болохоор ингээд үнэхээр ариун сүнсээ та үнэхээр намайг удирдах өгөөч. Энэ одоо олон жил би энэ замаар ингэж амьдарч явж байгаад үнэхээр тэр хуулийн дор амьдарч байгаа юм биш үсттэй. Та надад туслаач Есүсээ гэд ингээд үнэхээр чин сэтгэлээсээ ашгарахад Есүс үнэхээр бүхэл бүхний бурхан шүү дээ. Бүхэл хүмүүсийг хайрладаг шүү дээ. Тэр гарцыг нэм, тэр үнэхээр ойлголтыг өгнө шүү дээ. Энэ ийм залбирал хийж үнэхээр амьдралдаа үнэхээр яг Есүсийн дуу хоолойг сонсоод үнэхээр ариун сүнсний дуу хоолойг сонсоосай гэж үнэхээр хүсэмжилж байна. Амен. Тэгээд нөгөө нэг бид шинэ гэрээн дээр те Есүс Христээр дамжуулан бид нэгүслийн хүүхдүүд болсон. Бид аврагдсан эзэнд итгэснээр Есүст итгэснээр аврагдсан. Тэгвэл махан биеийн хүслээр биш ээ. Есүс бидний биесээ нэгүслэр бид аврагдсан бол тэр авралынхаа дагуу бид нэр зүвт явж байгаамаа. Тэрнээс биш тэ аврагдах гэж биднээс зүвийг үлдэж юм уу? Махан биеийн хүслээр нэг зүв хийх, өөний хүнд зүв харагдах махан биеийн хүслээр энэ биш. Харин нэгүслийн хувьд бид нар зүв явах ёстой юм аа, боломжтой юм аа. Өөрөөр хэлбэл хүн лимчин гим хийж болно штэ. Хүн лимчин алдаж болно штэ биш. Нэгүсэл байгаа учраас биднээс алдахгүй байх боломжийг бурхан өгсөн юм аа. Тэр залмаар дамжуулан бидэнд тэр солилцоо өгсөн юм аа гэж хэлмээрэн. Тэгээд сүүлд нь нөгөө нэг шинэ гэрээн дээр Паул бүхий л нөгөө нэг чуулгануудаа бичсэн цагтл болгон дээрээ Есүс Христийн нэгүсэл болон амар тайван та бүгдтэй хамт байх болтугай гэж дандаа Паул цагтл болгон дээрээ тэгж бичсэн байдаг. Тэрүүн шиг те үнэхээр яагаад Паул заавал Бурхны Есүс Христийн нэгүсэл байг гэж тэр цагтл болгон дээрээ тэгж илгээсэн юм бэ? Яагаад гэвэл тэр чуулган болон хүн те сүмж гэсэн те хүн болгоны сүм гэсэн ба шүү. Хөв сүмж гэсэн Бурхны нэгүсэлгүй бол тэр зөв дотор тэр үнэн дотор алхаж чадахгүй маа гэдгийг Паул мэдсэн учраас Бурхны Есүс Христийн нэгүсэл хамт байгалтугай гэж тэр нэгүслэр дамжуулан амар тайван зөвхт байдал баяр хөөр дүүрэн байх болтугай гэж цагтл болгон дээрээ хэлжсэн баха. Тэгээд энэ үгээр ч гэсэн үнэхээр өнөөдрийн гэрчлэлийг төгсгөж болж байна. Төгсгий үнэхээр бидний гайхалтай энэ гэрчлэлийг сонсож байгаа та бүхэн дээр Бурхны амар тайван нэгүсэл Есүс Христийн нэгүсэл бэлхэн дүүрэн байх болтугай гэж өрөөж байна. Амен. За ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Түр баяртай.